гар урлын чиглэлээр сургалтанд сууя гэсэн бодолтойсэн. Тэгээд нөгөө яг гар урлын чиглэлээр суух хүмүүс захиалга өгье гэсэн чинь нөгөө зөвхөн 2 хүнд нөгөө заадаггүй. Тэгээд бас нэг таньдаг мэддэг хүмүүстэйгээ яаж хаад 18 хүн нийлээд сургалтанд анх суугаад. Халамжаар тэр сургалтанд суухад бол нөгөө яг анхан шатны гэм цаадаг. Одоо химээ яаж тавих уу, эсгүүрээ яаж гаргах уу те. Тэгээд тэрийг сургалтанд сууж байхад бол их сонирхолтой байсан. Тэгээд яг сургалт дуусаад яг ингээ өөртөө хийх гэсэн чинь айгүй их юм дутагдаад нөгөө цаалыг ингээ дээр зориултын цаалтаар байхгүй хээгээд нөгөө логого дарыг дардаг нөгөө юм байхгүй. Тэгээд яг нөгөө арьсаараа бас нөгөө оёыг ингүүд арьсны зориултын машинаар ойж штэ. Тэгсэн чи бид хоёрт тийм юм байхгүй. Тэмрийн баг зэвсэг ойдлын машин энэ дээрээ авах нэг төгөхгүй л байлаа шүү дээ. Аав ээжигаа л юу нөлөөлөнд амьдчихсан 20-тэй хүүхэд. Ийсэн. Тэгээд анх төлхөөрөө асар тэрийг хийж байгаа цэвэр дээрээ үзэгний сав гэдэл. Тэгсэн ч ихсэл би тэрийг хийж байгаа юм нэг л бас л нэг сэтгэл төрөхгүй. Жилээс жилтэл ятгсан. Тэгээд нөгөө авсан зээл маань 3 жилийн хугацаатай байсан. Тэгээд 3 жилийн хугацаанд ямар ч хэлсэн зээлээ тарчгаад яг одоо дараагийн зээлэндээ бид хоёр яг яаж орох ёстой вэ гэдгийг аягүй сайн дүгнэлт гарсан. Бид хоёр ч хамгийн анх эхлээд гэртээ идэг байсан. Манайх бол аягүй цөөхөн нэр төрөлтэй эхлээд хийдэг байсан. Тэгээд одоо тэр театрын юунаас урамшаад нөгөөдгөө улам их маркетингаа явуулаад номинд манайх бараагаа тавьдаг болсон. Тэгээ номинд нөгөө цөөхөн юм тавиад яасан чинь бас жоохон юу байсан. Тэгэхээр нөгөө нэр төрлөө олшруулъя гэд одоо бол манайх орог 100 гаруй нэр төрлийн юм хийдсэн. Тэгээ тэрэн дотроо бол бас нөгөө орон нутгийн онцлогоос шалтгаалсан тийм захиалгууд байдаг. Тэр нь бол одоо манай аймаг чинь нөгөө хурдтай, морьтой болохоор нөгөө хүмүүс одоо нөгөө том захиалга гэвэл одоо тохож шилтэр гэл имэйл гээд хүмүүс захиалдаг болсон. Дээрэс нь одоо манай нурууны бүсүүл малчтад аягүй хэрэгцээтэй. Ер нь манай нурууны бүсүүл баг өдөр тутамдаа л хүмүүс аягүй авдаг. Тэр нь болохоор дөрвөлтөөс хамгаалсан. Дээрэс нь хүмүүс аягүй моцикл ундаг болсон. Тэгээ тэрнтэй холбоотойгоор нурууны бүс аягүй захиалдаг.